Сайн байцгаана өрхөм хүндэт үзэгчтэй. Эрүүл Монгол иргэний төлөөх тэл мэдцийн нэвтрүүлгийн маань энэ өдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн зочноор Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаачимч Уянгаа эмч маань оролцож байгаа маа. Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв бол тархлаажуулалт гэж юу вэ? За түүний ач холбогдлын талаар Уянгаа халдвар судлаачимч маань дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэг шууд үргэлжилж байна. Тань өнөөдрийн нэвтрүүлэгтэй холбогдолтой асуулт байх юм бол 1911-3-аар бидэнтэй шууд холбогдох боломжтой байгаа. За Уянгаа эмчийн хувьд өнөөдөр ямархуу өдөр байваа те ажлын хувьд хэр ачаалттай байгаа вэ? Ялангуяа тархлаажуулалтын асуудлыг одоо хариуцдаг хүмүүс яг юу хийх юм бол энийг таас тайлбарж өгнө. За ерөнхийдөө бол эрүүл мэндийн төвч гэлтгөө, өрхийн эрүүл мэндийн төвч гэлтгөө бүгд ачаалттай байгаа. Яагаад гэвэл нөгөө Улаанбаатарын халдвар төвч их байна. За дээрээс нь 5 сард одоо нөгөө нийгмэл тархлаажуулалт болох гэж байна. За энэ бүхтэй холбоотой нөгөө албан тушаал, нөгөө албан тоод тушаалууд төлж гаргана их ажил ихтэй байгаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв бол бас иргэдэд болон за ялангуяа ээжүүдэд те нэраа хүүхдтэй ээжүүдэд бага насны хүүхдтэй ээжүүдэд бол нэлээдгүй хэрэгцээтэй сэдэв байгаа шүү дээ. Тархлаажуулалт буюу вакцинжуулалт те. Тэгэхээр яг энэ тархлаажуулалт, вакцинжуулалт гэдэг зүйл маань яг биднэрт ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь тархлаажуулалт, вакцинжуулалт гэдэг зүйл маань яг одоо ямар одоо үн хүнсээс гаралтай, утган зүйн хувьд ямар учиртай үг юм болоо энээс нэхлээд та тайлбарж өгнө. За мэдээж тархлаажуулалт маань эцэг эхчүүдэд ялангуяа хүүхдүүдэд маань илүү их ач холбогдолтой тий. Энэ маань юу гэдэг гэхээр нөгөө иргэд эцэг эхчүүд маань хүүхдээ халдвар төвчнөөс хамгаалахын тулд тархлаажуулалт гэдэг зүйлийг л хийх хэрэгтэй. Энэ маань өөрөө хүүхдээ маань халдвар төвчнөөс хамгаалах хамгийн гол одоо зэвсэг болж байна гэсэн үг тий. Тийм учраас иргэд маань хүүхдүүдэд товлын тархлаажуулалтанд хамруулаарай гэдэг юмыг бас хэлмээр байна. За тархлаажуулалт гэдэг маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр дөнгөж хүүхэд ихээс төрлөө тийм ээ. За төрөнгөтэй хүүхэд маань яадаг вэ гэхээр эхний 6 цаг ээжээсээ нөгөө тархлаа гэдэг зүйлийг авч халдвар төвчнөөс хамгаалдаг. За гэтэл одоо бид нар идж байгаа хоол хүнс те одоо амьдарч байгаа орчин маань нөгөө халдвар төвчний эрсдэл яг өндөртэй. Ийм учраас хүүхэд маань төрөнгөтэй ээжээсээ тархлаагаа авлаа бүрийн хэмжээгээр авч чадахгүйгээр одоо нөгөө 4 сартай хүүхэд 5 сартай хүүхэд маань вакцинд орж амжаагүй батал Улаанбаатараар өвддөг ч юм уу ийм асуудал айгүй их гарч байна. За энэ маань хэд холбоотой гэхээр ээж төрөнгөтэй юу яалаа тархлаажуулалт аваагүйж дараа ч хүүхэд маань тийм учраас эхний 6 сар буюу хүүхэд нэрээ авах үедээ халдвар төвчнөөс хамгаалах тодорхой хэмжээний тархлаатай дурдаг. За энэ аяанда яг 6 сар болоод ирэнгүүт аажмаар тархлаа маань өөрөө буурч ирдэг. За энэ үед маань хүүхдүүд нь вакцинд хамрагдаад халдвар төвчнөөс хамгаалах юм өндөр ач холбогдолтой л гэж үздэг юм. Ер нь тархлаажуулалтыг манай Монгол улсад яг хизээнээс хийж эхэлсэн юм болоо тий. Нөгөөдөө яг энэ тархлаажуулалт хийдэг улс ганцхан манай Монгол улс. За дэлхийн бүх орнд хийгдэв юм болоо энэ талаар. За мэдээж манай Монгол улсад бол 1973 онд энэ Улаанбаатар гэдэг вакцины хийж ирсэн байгаа. Тэгэхээр 73 оноос хойш нэг хүн тунтай одоо ганцхан удаал хийдэг гэсэн үг тий. За 2009 оноос буюу нөгөө Улаанбаатар, Хавдар, Улаанууд гэсэн ийм 3 вакциныг халдвар төвчний эсрэг вакциныг нэг л хатгалгаар хийдэг болсон юм. За энэ маань 2 тунгаар хийгдэж эхэлж байгаа. За тархлаажуулалт гэдэг бол зөвхөн манай Монгол улс ганцхан хийдэг зүйл биш. За энийг болохоор бусад бүх дэлхийн улс орнууд энэ вакцинжуулалтыг хийдэг. За хийдэг хугацаа маань л өөр болохоос ш ер нь бол вакцинжуулалтыг бүгдийн бүх улс орноо хийгдээд ирж байгаа ийм вакцин гэдэг юм зүйл маань. Нөгөөдөө иргэд маань ярьдаг шүү дээ. Вакцингээ ярангууд эн чинь амьд ингэсэн. Амьд вакцины хийгдэж байгаамаа гэдэг. Энэ одоо яг өвчлөл дээр одоо вакцинуудыг хийгдэх одоо найрлага агуулмж нь өөр байт юм байна тийм. Энэ талаар цэцэг бичүүдэд маань та мэдээлэл өгнө. За мэдээж тэгэлгүй яг вакцины тус бүр өөр ингэсэн нэртэй. За өөр ингэсэн нэр маань өөрөө юу гэж юм гэхэлэр тухайн вакцин маань өөрийн яасан найрлагатай гэсэн үг тийм. Өөрийн вакцин био бэлтгэл маань тусдаа өөр ингэсэн өөрмөс найрлагатай. Үүнээсээ хамаарат амьд вакцин тийм идэвхгүй жилсэн буюу сулруулсан гэсэн янз бүрийн ангиллалтай ийм вакцинуудыг хэрэглэдэг. Одоо яг манай Монгол улсын хэмжээнд одоо ямар вакцинуудыг хийгдэж байгаа. За вакцинуудыг дотор нас хуваагдаад
одоо яг товлолт вакцин гэж бас нэрлэгдээд байгаа тийм. За бас сайн дурын вакцинжуулалт гэдэг байгаа. Бас өөр төрөл байдсан болоо энэ талаар. За вакцин маань өөрөө болохоор 12 төрлийн халдвар төвчнөөс хамгаалсан 7 төрлийн вакциныг манай Монгол Улсын засгийн газар 2009 оны 189 тогтоолын дагуу гаргаад за энэ маань өөрөө товлолт вакцин гэж үздэг. За энэнд маань болохоор 24 цаг дотор төрсэн нэрээ хүүхдээс ахуулаад 2 настай тэрнээс дээшээ сургуульд ороод 7-15 настай хүүхдүүдийн вакцинжуулалтын товлолт гэдэг үгэнд маань орж ирдэг. За товлолтоос гадна бас ямар вакцин байж болох вэ гэхээр одоо оюутан сурагчид те ээж аваад манай өөрсдөө вакцин хийлгэсэн гэдгийг мэдэхгүй. За дээрэс нь нөгөө одоо их хүүхдийн ягаан тэтэр гэдэг зүйлээ хадгалаагүй учраас тэр хүмүүс нь хэзээ ямар вакцин гарсан гэдгийг мэддэггүй учраас өөрөө сайн дураараа хэрэг хүсэх юм бол сайн дурын дархлаажуулалт гэж юм байдгийн. Энд нь одоо жишээлбэл хамгийн их дэгдээд байгаа улаанбархан байна те. Тэгэхээр энэ үед маань яах вэ гэхээр бид нөр өөрсдөө хамгаалахын тулд улаанбарханы вакциныг сайн дураараа бас хийлгэж болно. Сайн дурын дархлаажуулалт гэж байна. За дээрэс нь ямар вакцинжуулалт гэдэг вэ гэхээр тархар судлалын залтаар хийгддэг дархлаажуулалт гэж байгаа. За энэнд маань юу ордог вэ гэхээр одоо эм чимлэгийн ажилтнууд эрсдэл бүлгийн хүмүүс байна тийм ээ. Энэ хүмүүс маань яг гэхээр нөгөө зүү тариураас болоод нөгөө БЦЖ-ийн халдвар авдаг ч юм уу, цусаар дамжих халдваруудыг авдаг ч юм уу тийм ээ. За энэ бүх вакцинууд маань байна. За дээрэс нь улирлын чанартай вакцинжуулалт байдаг. За тэгэл хавар болоод ирэнгүүт 2-3 сараас нөгөө хажигт халдвар эхэлдэг тийм. За түүнээс сэргийлсэн хажигт халдвараас сэргийлсэн дархлаажуулалт гэж байна. За тэгээд нөгөө ойн байцаагч болон зэрэг цагдаагийн байгууллага энэ чимлэгийн ажилчид магадл тийм нөгөө тарган нахлын эсрэг вакцинжуулалт гэж байдаг. Энэ маань улирлын чанартай тархар судлалын залтаар хийгддэг вакцин. За дээрэс нь 9 сар болоод ирлээ, 10 сар болоод ирлээ. Ханиад том вакцин тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэхээр энэний эсрэг бас вакцинжуулалт гэж байдаг. За энэнд маань эм чимлэгийн ажилтнууд, төрийн байгууллагын ажилчид орохоос гадна хийн орж болох. Иргэд өөрсдөө сайн дураараа орж болно. Ийм вакцинжуулалт байдаг. Та түрүүн сая бас яг хэллээ шүү дээ. Тэгээ вакцинжуулалт маань дөнгөж төрсөн нэрээс ахуулаад 2 нас хүртэл нь товлолт вакцинжуулалт байдаг. За энэний талаар ярангууд эцэг эхчүүд маань за ялангуяа өнөөдрийн маань нэвтрүүлэг үзэж байгаа ээжүүд манад их хүүхдийн ягаан тэмдгийг аваад заяа миний бол зөвлөмөр байна л да. За тэн дээр яг нөх хүүхдүүдийн маань товлолт вакциныг өнгөөр бодгаар ялгаад өгсөн байдаг тийм. Энэ талаар одоо яг энэ вакцинжуулалт ямар ач холбогдолтой вэ? За товлолт вакцинжуулалтын үед хүүхдүүдэд маань одоо хичнээн том вакцинууд ямар өвчлөлтийн үеийн вакцинууд хийгддэг юм болоо энэ талаар. За мэдээж түрүүнд хэлсэн тийм. Энэ товлолын вакцин маань өөрөө яадаг вэ гэхээр 0-2 нас, 7-аас 15 настай хүүхдүүдийг халдварт өвчнөөс 12 төрлийн халдварт өвчнөөс хамгаалах зорилгоор хийдэг вакцинжуулалт байгаа. За энэ маань болохоор вакцин маань яадаг вэ гэхээр нэг нь уух арга байна, хоёр нь болохоор тарих арга байна. Ийм хоёр төрлөөр маань вакцинжуулалт хийдэг. За уух вакцин маань бол халдварт цаг эсрэг вакциныг бид нэр ууж хэрэглэдэг. За бусад бүх вакцинууд нөгөө улаанбархан гахавдар улаанууд сүрье, Б гепатит, тавт нөгөө А гепатитын вакцинуудыг бол бид нэр тарьж хэрэглэдэг. Ийм вакцинууд байгаа. Тийм. За тэгээд эцэг эхийн маань ганц анхаарах зүйл маань юу гэхээр иргэд маань нөгөө нэг хүүхдээ аваад ирдэг тий. Хүүхдээ аваад ирэнгүүтээ вакцинд орно гэд ирдэг. За гэтэл манай ээж аав нар яадаг вэ гэхээр нөгөө их хүүхдийн ягаан тэтэр гэдэг зүйлээ орхичод ирдэг. За энэ маань эргээд биднэрт хэрэггүй мэдээж эцэг ихэд хэрэгтэй тий. Тэгэхээр энэ дээр ямар учир шалтгаанаар тэр хүүхдийн тэтрийг авчираа гэдэг ойлголыг та хизээ хэлгэснээр санахгүй, ямар вакцин хэлгэснээр санахгүй. Тэгэхээр энэн дээр хамгийн гол баримтлах юм маань тухайн хүүхдийн маань их хүүхдийн ягаан тэтэр гэдэг зүйл дээр бичиж тэмдэглэдэг учраас энийг хүүхдээ насан туршид нь хадгалахад хамгийн хэрэгтэй. Эргээд нөгөө халдвар төвшөнд дэгддэг ч юм уу тий. Эргээд нөгөө гадаад улс руу явдаг ч юм уу тэр үед нь энэ маань өөрөө яг гоо гэхээр одоо энэ хүн маань ийм вакциныг хэлгэсэн халдвар төвчнөөс хамгаалсан гэсэн бичиг баримт алдаг учраас ээж аауд маань ягаан тэтрийн хаяхгүй өргөдүүлэхгүй л анхаарах хэрэгтэй. Тэгэхээр одоо дөнгөж төрсэн хүүхдэд жишээлх юм бол ямар вакцин хийгддэг вэ те? Товлолт вакциныг та болов яг дараалын дагуу бид нар бас мэдээлэл байдлаар өгөх боломж байгаа болов те? Энэ талаар илүүтэй мэдээлэл өгөөд за дээрэс нь жишээлх юм бол төрсний дараа хийгддэг вакцин маань ямар хүчлүүдээс хүүхдийг маань хамгаалж байгаа энэ талаар.
За төрсний дараа буюу 24 цагийн дотор манай төрхийн цэцгүүд ямар вакциныг өгөх вэ гэхээр BCG буюу сүрээгийн вакцин, за халдвар цаг эсрэг, B гепатитис эсрэг вакцин гэдгийг. За энэ маань өөрөө тухайн хүүхдээ маань энэ 3 халдвар төвчнөөс хамгаалах нь тий. За тэгэхээр одоо манай улсад бас сүрээгийн өвчлөл ямар байгаа вэ тийм үү? Тэгэхээр иргэд маань хүүхдийн вакцинжуулалтыг хийлгээгүй болмоос сүрээгээр өвдөх эрсдлийг яг тэр хэмжээгээр нэмэгдүүлж өгч байна. Энэ маань өөрөө иргэд амьсгалын замын халдвар төвч учраас вакцины хэлбэл илүү хамгаалах боломжтой тий. За шууд утсан хаяа. Байна уу? Телевизтэй нэвтрүүлэгтэй холбогдсон байна. Сайн байна уу? Байна. Та асуултаа асуугаарай. Юу яасан? Би одоо манай 2 сар гарсан. За та асуугаарай. Тэгээд одоо ингээд жоох ингээд ханиадаад байгаа байхгүй юу? Нэг мессеж буураа ханиадаад энэ нь бол батлаа холбоотой байдгүй. Тэгээд өдөр ингээд жоох унтсан зэрэгээр хүүхдийн биений халамж одоо 6 8 мессеж болоод тэгээд эцнээс хойш гай болчихсон. 2 сартагийн вакцины хийлгэсэн болов. Та 2 сартагийн вакцина хийгдсэн үү хүүхдтэй? 2 сартагийн вакцин хийгдсэн үү? За энэний талаар энэний талаар эмч маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ба та цэцэрлэгчтэйгээ хамт байгаарай. За хариултаа үргэлжлүүлэхээс өмнө энэ ээжийн асуултанд хариулчих тийм ээ. За 2 сар гарантай одоо бол яг ханиалгын шинж тэмдэг ерөнхийдөө эхэлж байгаа. Тэгээ энэ хүүхдийн маань тархлаатай холбоотой юу? За магадгүй одоо бол 4 сар болж байгаа тийм. Томог нийтлээс нилээдгүй өргөн хэмжээгээр манай Монголоос бас дэгдэлт явагдаад байгаа. Тэгэхээр энэ хүүхдэд одоо ямар зөвлөгөө өгвөл илүүтэй болох вэ? Энэ талаар та мэдээлэл өгнө. За ерөнхийдөө бол вакцины хийлгэсний дараа 24-өөс 72 цагийн дотор тухайн хүүхдэд маань уйлах, халуурах, тийм тавгуурхах шинж тэмдэг илэрч болдог. Энэ маань бол угаасаа л мэдээж хүний бие махбодыг хатгаж орж ин тийм ээ. Бид нар ч гэсэн тариа хэлэхдээ хүртэл тарсан газрын маань өсөн өвддөг тийм ээ. Яг л түүнтэй адилхан нэраа хүүхдийн маань 2 сартагийн вакцин маань яадаг вэ гэхээр хатгаж хийдэг вакцин, 5 дахь вакцины. Тэгэхээр тухайн хүүхдэд маань завир илэрнэ, давуулна, тавгуурхан, тэгэл янзглан тийм янз янзын шинж тэмдгүүд илүү. За энэ бүх шинж тэмдгүүд маань бол 24-өөс 72 цагийн дотор өөрөө аяанда явах. Ямар нэгэн эм тариа хэрэглэхгүйгээр энэ завир арилгах хэрэгтэй. За энэ хүн маань ерөнхийдөө бол 2 сарын вакциныг хийлгээд нэлээд тооцсон. Одоо 3 сарын вакцинд орох гэж байгаа хүүхд юм байна. Тэгэхээр энэ нь бол ханиа томны шинж тэмдэглэл байна гэсэн. Гэрт нь нөгөө амслын замын халдвар төвчөн учраас л яг энэ маань гэрийн хин нэгэнд юм эсвэл гаднаас ямар нэгэн хүн орж ирэн тэ тухайн хүүхдийн үнсэн үнэрлэн манайхан яадаг үлээ тэ. Тийм учраас тухайн хүүхдэд маань яг юу ханиадны шинж тэмдэг илэрж байгаа. Тий. Тэрнээс биш яг энэ бол вакцинтай холбоотой зүйл бас биш юм байна. Яг энэ ээжийн хувьд за энэ нэрийн хувьд те жишээлбэл одоо яг томууд төвчнөөс сэргийлэх сайн дурын татлаачлалтанд хамрагдах боломжтой юу? За тэгэхээр томоогийн вакцинжуулдаг бол манайх 2 наснаас дээш хүүхдүүдэд хийдэг. За тэгээд яагаад бид нар яадаг вэ гэхээр энэ хүүхдийн маань хийлгэсэн 2 сартай, 3 сартай, 4 сартай 5 дахь вакцин гэж байгаа тийм. Энэ 5 дахь вакцин маань өөрөө сахуу, татран, хөхүүл, ханиат гэдэг энэс сэргийлсэн 5 төрлийн одоо 5 дахь вакцин гэдэг маань өөрөө юу гэхээр 5 төрлийн халдвар төвчнөөс хамгаалсан вакцин гэсэн. Тэгэхээр энэ дотор маань юу орж ирнэ гэхээр сахуу, хөхүүл, ханиат, татран, B гепатит, хемофилус инфлюенза гэсэн нөгөө 5 халдвартын эсрэг нөгөө вакцинжуулалт орсон байна гэсэн үг тийм. Тэгэхээр бол ер нь сайн дураараа томоогийн вакцин хийх шаардлагатай гэх юм бол 2 наснаас дээш хүүхдүүд сайн дураараа орж болно. За баярлалаа. Сайн холбогдсон ээж манаас хариултаа авсан байх гэж найдаж байна. За эмчийнхээ үргэлжлүүлээд бид нар яг ярьж байсан төрсний дараах вакцинуудын талаар тийм түүний ач холбогдлын талаар ярьж өгч хүсчихсэн тэр яриа үргэлжлүүлэх үү? За тэгэхээр 24 цагийн дотор бид нар BCG буюу сүрээгийн вакцин, халдвар цаг эсрэг вакцин, B гепатитис эсрэг вакцин гэдэг байна. За тэгээд 2 сар төрсний дараа 24 цагийн дараа хийлгэсний дараа бид нар хизээлэх хөглөөр 2 сартай сайн ээж асуудаг 2 сартайгийн вакцин. За энэнд маань юу гэдэг вэ гэхээр халдвар цагийн нөгөө төрхтөө уужсан вакцины 2 тутам. За тэгээд 5 дахь вакцины 1 тутам хийлгэх нэ. За тэгээд 2, 3, 4 сартаадаа бид нар 5 цагийнхаа 2, 3 тутам гэдэг ингээд сар болгон дараалал 5 дахь. За тэгээд 9 сартай
Улаанбархан, Хавдар улаануудын 3 халдвар түвшний эсрэг хамгаалсан ганцхан хатгалтай байдаг вакцин маань хэлдэг 9 сартай. За үүний дараа бид нар ямар вакцин хэлэх вэ гэхээр ой 2 сартай бие халдвар шарын эсрэг вакцин агипатит гэж хэлдэг. За энэ вакцины нэгдэх түнх хэлэх нь. За үүний дараа болохоор бид нар 2 настай вакцин. За 2 настайгийн вакцин дээр юу орох вэ гэхээр 9 сартай хэлэгдсэн Хавдар Улаанбархан улаануудын 2 дахь түнх хэлэх нь. За ой 1 сартай 1 нас 2 сартайдаа хэлэгдсэн агипатитийнхаа 2 дахь түнх хэлэх нь. За ингээд 0-2 насны хүүхдүүд маань ингээд ерөнхийдөө вакцинжуулалт маань дуусч байна. За тэгээ бид нар хизээ хэлэх вэ гэхлээр 7 настай сургуульд ордог тий. Сургуульд ороод сахуу татрангийнхаа 1 түнх. За 15 настай сахуу татрангийнхаа 2 түнх хэлэх. За ингээд засгийн газрын тогтоолын дагуу ингээд 12 төрлийн халдвар төвчнөөс хамгаалсан 7 төрлийн вакциныг 15 нас хүртлийн хүүхэд маань ингээд авах хэрэгтэй байх нэ. Одоо ингээд жишээлх юм бол эцэг эхчүүд маань ингэж асуудаг л та. Яг төрсний дараа манай хүүхд жишээлбэл BCG-ийн буюу сүрээгийн вакцин хийгдчихлээ. Тэгсээр нэ одоо хүүхдийн сүрээгээ бас өвдөж байгаа тохиолдол байна. За мөн жишээлх юм бол 5 настай одоо 2 нас хүртлээр бид нар чинь тасралтгүй сартай болтоо хөл хамаатыг вакцин хийдэг гэдэг. Тэгэхээр бас томоо төсвөртэй өвдөд байдаг юм аа. Тэгээд вакцин хийгээд ахын гэсэн мөртлөө өвчлөл бас явагдаад ах юм аа. Энэ юуны ач холбогдолтой байна та. Тэгээд иргэд маань яг энэ дээр юу гэж асуудаг вэ гэхээр энэ дахлаажуулалт маань хасан туршийн дахлаажуулалтууд гэдэг айгүй их асуудаг тийм. Энэ дээр та илүү тайлбарлаж өгөх нь юм. За тэгэхээр бид нар ч гэсэндээ тий иргэд ч гэсэн эмч нар ч гэсэн ээж аауд ч гэсэн адилхан л ээж аав тийм. Тэгэхээр манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр энэ вакцины хэлэгчүүд 100 хамгаалцдаг. За тэгтэл үнэндээ бол нөгөө амьсгалын замын халдвар төвчмүүд нь зөндөө олон вирусээр устгагддаг. За тэр дундаа нөгөө ханиат маань яаж юм гэхээр жил ирэх тусам нөгөө А хүрээнийх үү, Б хүрээнийх үү гэдгээс шалтгаалаад нөгөө улирлын чанартай хийгддэг вакцин маань хүртэл өрөөдөг байхгүй. Тэгэхээр иргэд маань би нэг л хийлгэсэн юм чинь 100% хамгаална гэж боддог. За вакцин маань бол тэр хүүхдийг насан турш нь хамгаалахгүй, 100% хамгаалахгүй. За энэ вакцины тус бүр өөр юм гэсэн нөгөө 1, 2 дугаар тун, 3 дугаар тун гэсэн юм байна тий. За энэ бүгдийг тухайн наснаа, тухайн заасан хугацаанд авч юм чадах юм бол тухайн хүүхдийг 95-аас 98% хамгаалж чадна. Тэр вакцин маань. Тэгэхээр цаана нэг 2%, 3% энэ үлдэх нь тий. Тэр маань тухайн хүний дархлаанаас хамаарх нь, за тухайн хүний нөгөө хэр халдвар төвчнөөс сэргийлж хамгаалж чадахгүй гэдэг юмнаас хамаарна. Тэрнээс вакцин маань өөрөө 100% хамгаалахгүй гэдгийг л иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ учраас нөгөө Улаанбарханы вакциныг нэг хэлэгчлээ те. Хэлэгч юм те 100% хамгаална гэл ингээл хэлэгцээр нэр яагаад өвдөд байгаа юм ч гэдэг юм уу те. Вакцин маань өөрөө бас хэлгэснийхаа дараа тодорхой хугацааны дараа дархлаа тогтох гэж юм гэдэг. Тэгэхээр Улаанбарханы вакциныг хэлгэсний дараа 24-өөс 72 цагийн дотор нөгөө хүүхэд маань уйлаг намын халуурн те тэмцээгээрүүд илэрч болно гэсэн шүү дээ. За дээрэс нь юу илэрч болох вэ гэхээр Улаанбарханы халууралт уралдаан хам шинжийн нөгөө биеэр нь тууралт гардаг. Тийм тохиолдолд гарч болно 24-өөс 72 цаг дотор. За тэгэнгүүтээ яадаг вэ гэхээр манай ээж аваад вакцин хэлчихээ шууд өвдчихлөө гэж ярьдаг тий. Тэгэхээр энэ маань өөрөө яг тухайн вакцины нөгөө хариу урвал шинж тэмдэг маань илэрч байна. Тэрнээс ш одоо хэлэгцснийхаа дараа хэд хоногийн дараа нөгөө маань тууралт гараад байна. Нөгөөт ч Улаанбархан шууд тусчлаач гэдэг юм уу тий. Тийм юм биш байхны эргээд бас энийг ялгаж салгаж ойлгохгүй бол Улаанбарханы вакциныг хийлгэчихэд 14 хоногийн дараа дархлаа тогтно. Гэтэл энийг ойлгоогүй байж нэг 2 хоногийн дотор нөгөө хөнгөн хэлбэрийн тууралт гарлаа те. Вакцины дараа хариу урвал гарч ирж байхад ээж манай иргэд маань яадаг вэ? Улаанбарханаар хөтчлөө шууд халдварт явуулдаг те. Тэр маань өөрөө нөгөө дархлаа тогтохгүй нөгөө хүмүүс маань тэмцэж явж байхад нөгөө халдвартаа нөхцөлд аваачих юм бол нөгөө хүмүүс маань яаж юм? Бүр жинхэнэ нөгөө нууцын хугацаанд нь оруулж өгвөл халдварт Улаанбарханаар өвдөх эрсдлийн нэмэгдүүлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр иргэд маань эмч нараасаа энэ төрлийн мэдээллийг аягүй сайн тодруулж асууж авах хэрэгтэй. За энэ нь яадаг юм бэ? Энийг хэлгэснээр дараа ямар шинж тэмдэг илэрх вэ? Илрүүл би хаашаа хандах вэ гэдэг юм те. Тэгээгүй улмаас нөгөө тууралт гарч олно гэдгийг хэлээгүй учраас ээж амаа яаж юм шууд халдварт явж байгаа байхгүй. Тэрнээс олон Улаанбарханы өвчлөлийг чинь аваагүй байхад нь яаж юм. Тий. Тэгэхээр нөгөө амьсгалын замын халдвар төвчм маань өөрөө бас вирус хэв шинжээ өөрчлөгдөн тий. Тэгэхээр тэр бүгдээс л эцэг маань айл болох нөгөө хүүхдүүдэд бас урьдчилан сэргийлэх юм бас давхар хийж явахгүй вакцин хэлгэсэн чинь хамгаална гэж зөвсөд бас байж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгээ иргэдийн маань бас одоо ээжүүдийн маань бас нэг ойлголтууд байдаг л та. Гэтэ энэ ойлголтыг би буруу жишээ гэж бас шууд хэлэх нь бас миний хувьд бол яг зохисгүй болох гэдэг. Тэгэхээр энэ ойлголтуудыг илүүтэй өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид нэлээд тайлбарлаж мэргэжлийн хүнээс яг зөвлөгөмжийг өгөх зорилготой нэг нэвтрүүлэг хийж байгаа. Ээжүүд маань вакцин хийлгэх бас нөгөө талаар нуу гэж үздэг. За яах вэ? Одоо 2 сартай вакцин хийлгэхгүй байвал яах вэ? Хийлгэхгүй байж ийл та. Энэ хүч маш их халдвараад байна шүү дээ. Хариу үйлрэл ойлгохгүйгаасаа болоод хийж байгаа тийм. Тэгээд вакцинжуулт ингээд орхичж байгаа тохиолдол бас байгаа юм. Энэ маань ямар хоромшигтай вэ? Цаашид хүүхдэд маань за дээрээс нь тэр хүүхдийн цаашдын амьдралын одоо хэм маягтай амьдралын насны туршид хугацаанд тэр асуудлыг үүсгэдэг юм байна. За энэ дээр би бол халдварцсан өвчний талаар вакциныг яриа гэж бодож байна. Яагаад тэгэхээр халдварцсан өвчин манай Монгол улс 2000 оноос хойш халдварцсан өвчнийг устгасан гэсэн батламж авсан байдаг. За энэ маань ямар үр дүнд хүрч ийнэ гэхээр одоо иргэдээ маань нөгөө 2, 3, 4 сартаа хийж байгаа товлолын вакцина 95-аас 98% хамгаалалттай байдгаас хамаарат энэ өвчлөлийг буулгах чадсан 2000 онд устгах чадсан. Яагаад вэ гэхээр энийг хэрэг бид нар устгаагүй байсан бол одоо нөгөө хүүхдүүд вакцины хийлгэх болчих гэж ярьж байна те. Хэрэг болчих юм бол энэ маань яг үгээр эргээд нөгөө саажилт нөгөө тал биеийн нөгөө мэдээ албалт чинь энэ бүх асуудал энэ бүх өвчлөл маань яг шууд тусна. Тэгэхээр л нөгөө хүүхдийн маань яаж ийнү насан туршийн дахир дутуу болохоос л хамгаалж байгаа зүйл. Тэгэхээр энийг маань иргэд маань ээж аавууд маань хүмүүс маань юу гэж ойлгох вэ гэхээр вакцин маань өөр ийм ач холбогдолтой маань өнөөдөр энэ 2 сартагийн вакциныг хийлгээд миний хүүхэд ирээдүйд ямар болох вэ гэдэг юм аа бодох хэрэгтэй те. Тэрнээс биш одоо их одоо вакцин хийлгэснээс болоод манай хүүхд ийм болчлоо ч гэдэг юм айгүй сүрэн мэдээлэл их явдаг штэ те. Тэгэхээр тэрийг яг үнэн зөв эрүүл мэндийн ажилтан эмч нараасаа л аваагүй болвол хин нэгний ам данцсан яриагаар энэ үгэнд битгий итгэжэл гэдэг юм хэлмээр байна. Өнөөдөр 2000 оноос хойш манай дээр халдварцсан өвчнийг устгаснаас хойш одоо бидний дунд өрөөл хатангаас аачлалтаа хэр олон юм те. Тэрнээс өмнөх тохиолдол хэр олон байна гэдэг юм харьцуулж үзэж явах хэрэгтэй. За энэн дээр бас хамгийн сүүлд хийгдсэн вакцин бол А гепатит гэдэг. А гепатит товлолт 2010 онд орж ирсэн. За энэний өмнө манайх ямар байсан бэ гэхэлэр нөгөө сургууль цэцэрлэг ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүд те халдвар шараар их өвддөг. Бүгдээрээ л нөгөө энэ юунаас болдог вэ гэхэлэр нөгөө бохор гарын өвчин гэж ярьдаг те. Хичнээн тэр хүүхдүүдэд цэцэрлэг дээр нь гарын угаагаад хэрэг байхгүй. Нөгөө хүүхдүүд мань гэртээ очиод ямар амьдралтай хүмүүс байгаа л те. Тэгэхээр нөгөө гараа угаадаг ч юм байна, аваадгүй юм байна. Эцэг эхчүүд хэрвээ гараа угаад татаагүй бол хүүхэд хизээч татахгүй шүү дээ те. Тэгэхээр энэ бүгдээс хамгаалах хамгийн чухал юм маань энэ вакцин гарч ирсэн. За 10 оны өмнө 9 он, 8 он гэхэд халдвар шар өвчлөл ямар байсан? Одоо халдвартын нөгөө нэг шарын цэцэг гэж байдагсан тий тэр үед хитэн эмчилдэг хүмүүс маань ямар байсан? За одоо 2010 оноос хойш вакцин хийгээд өнөөдөр халдвар шар бохор гарын шар гэдэг өвчин гарч ийн үү гэдэг юм дээр хүмүүс бас их анхаарал хандуулах хэрэгтэй тий. Энэ дээр бол боттой жишээ шүү дээ тийм үү? За тэгээд одоо бидний хийгдэж байгаа манай монголчууд их хвчлэн А-тай, Б-тэй, С-тэй гэж ирдэг те. За гэтэл одоо хүүхдүүдээ бид нэр А-гаас хамгаалчлаа. За гэтэл одоо нөгөө нэг одоо 80 оны хүүхдүүд одоо бидний үеийн хүүхдүүд ахна штэ. Эдгээр маань яаж ийм гэхэлэр нөгөө Б гепатит гэдэг үе вакцин чинь бидний үед хийгдэж байгаагүй. Тэгэхээр сая 93 оноос хойш Б гепатитээс вакцин хийгдэж эхэллээ те. Товлолт орж ирлээ. За энэнээс хамгаалаад нөгөө Б-гэр өвдөхгүй байх эрсдэл нэмэгд өвдөхгүй байх магадлал маань тэр хэмжээгээр ихсэж байна тийм үү. За тэгэхээр Б-гээс хамгаалчлаа тухайн хүүхдээ. За А-гаас хамгаалчлаа, Б-гээс хамгаалчлаа. За энэ бүгд маань эргээд ганц 2 сарын дотор ч юм уу эргээд 2 3 өдрийн дотор мэддэхгүй ч гэсэндээ яг хэдэн жилийн дараа 5 10 жилийн дараа яг үр дүнгээ өгнө гэдгийг л хүмүүс маань ойлгох хэрэгтэй. За үүний бол багс 93 оноос хойш вакцин хийгдээд ирэнгүүт одоо яаж юм Б гепатит гэдэг маань бас яаж юм харьцангуй багассан байна тий. Залуу иргэдэд. Тийм залуу хүүхдүүдэд. Яагаад тэгэхээр тэр үед бидний ээж аавын үед бол энэ вакцин байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс маань айл эзэн нөгөө Б-гэр өвдсөн, С-гэр өвдсөн. Одоо бүгдээ Т, элэгний С вирустэй, В вирустэй гэл тэгэл элэгний хатуурал тэгэл хавдар гэл хүндрэл явж шүү дээ тий. Тэгэхээр энэ бүгдээс хамгаалж ин хүүхдийн маань хамгаалж ин гэдгийг л хамгийн ойлгох хэрэгтэй гэж аамар. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдв бол тахлаажуулах буюу вакцинжуулах гэж юу вэ? За түүний ач холбогдлын талаар одоо ярилцгаар
баян зүрх төрийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаач Мянган Амж маань өнөөдрийн маань нэвтрүүлэгт оролцож байна. Өнөөдрийн маань нэвтрүүлэг маань шууд үргэлжлэж байгаа бөгөөд нэвтрүүлэгтэй холбогдолтой за өнөөдрийн сэдвтэй холбогдолтой асуух асуулт байх юм бол 1911-3 бид нартай холбогдох боломжтой шүү үзэгчтэй. За товлолт вакцины талаараас нэлээдгүй мэдээлэл Мянган Амж маань өглөө шүү дээ. За одоо тэгээ яг энэ товлолт вакцинд авдаг Улаанбаатар өвчлөлийн талаар илүүтэй мэдээлэл өгөөч. Энэ өвчлөлтэй холбоотой энэ өвчлөлийн маань дэгдэт одоо манай Монгол улсад одоо дэгдэж байгаатай холбоотой энэ вакцинжуулалтын талаас мэдээлэл маш их дутуу байгаа юм. За жишээлх юм бол Улаанбаатар өвчин маань жишээлх юм бол вакцинжуулалт хийсний дараа 15 хоногийн дархлаа тогтдог гэж байна. Тэрнээс өмнө халдвар авсан тохиолдолд тэр хүүхэд маань өвдөх боломжтой байх юм шүү дээ. Энэний талаас та хэлж өглөө. За нөгөө талаар вакцинжуулалтад хийгдсэн хэрнээ яг нэг 20-оос одоо 25 35 насны эдгээр залуу насны иргэд маань бол одоо ингээд Улаанбаатар өвчин өвдөд байгаа шүү дээ. Тэгээ энэний талаар илүүтэй асуулт тайлбарлаж байна. За юу Улаанбаатарны вакцин маань Улаанбаатарны өвчлөл маань өөрөө ерөнхийдөө бол улсын хэмжээнд бол их гарч байгаа тий ирээд маань ч мэдж байгаа. Одоо бараг тууралт гарсан бодол Улаанбаатар ингээл явж байна тий. За тэгэхээр энээс хамгаалах цорын ганц юм бол Улаанбаатарны эсрэг товлолын вакцинжуулалт хүүхдэд. За бид нар өөрсдөө болон ээж аав нар маань өөрийгөө яаж хамгаалах вэ гэхээр халдвар төвчид судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын алба гэж байгаа. Сайн дурын дархлаажуулалтын алба. За энд очиж бид нар вакцин хийх нэ. За вакцин маань өөрөө хийлгэсний дараа тэр дараа шууд 100% дархлаа тогтохгүй. За 14 хоногийн дараа дархлаа тогтох тийм ээ. За тэгэхээр энээс уршин сэргийлэхээр бид нар яг нэг олон нийттэй газар хүн ам цугларсан тэ өвчлөл их гарсан газар ч гэдэг юм уу ийм газраар айл болох явахгүй байхыг л хичээх хэрэгтэй тэр 14 хоногийн хугацаанд. За хэрвээ нууц үеийн хугацаанд тухайн ам мэдээгүй байж байгаа вакцин хийлээ тийм үү туралтай хүнтэй би байснаа мэдэхгүй санахгүй анч гэдэг юм тийм үү вакцин хийлгэж болно. Вакцин хийлгэсний дараа тухайн ам маань яг үгээр хөнгөн хэлбэрийн туралт гараад хөнгөн хэлбэрээр өвдөх боломжтой. Тийм тэгэхээр энийг бас иргэд маань ойлгох хэрэгтэй. За тэгээд одоо энэ эдгээр насны хүмүүсүүд маань одоо яг Улаанбаатарны өвчлөөд байгаа юм шиг. Тэдгээр иргэд маань жишээлх юм бол 20 жилийн өмнө 30 жилийн өмнө Улаанбаатарны вакцин хийгдсэн байна. Тий. Тэгэхээр энд маань юу байгаа вэ гэхээр нөгөө 20 жилийн өмнө 30 жилийн өмнө вакцинд орсон хүмүүс маань яаж юм гэхээр тухайн үедээ нэг тунгаар хийлгэсэн үү, хоёр тунгаар хийлгэсэн үү гэдэг. Тэрнээс их хамаарна. Яагаад тэгэхээр бид түрүү хэлсэнтэй вакцин болгоо өөр өөр ингэсэн нөгөө 2-оос 3 тунгаар хийгддэг. За тэгэхээр нөгөө 2 тун хийлгэлээ гэхэд тухайн хүмүүс нэг 70-аас 80% ч юм уу 3 тун вакцины хувьд тийм үү. За 3 тунгаа хийлгэхээр 95-аас 98% дархлаа тогтдог ч гэдэг юм уу. Тэгэхээр манай иргэд маань тухайн үед яасан гэхээр ганцхан тунгийн вакцины хийлгэсэн байж болно тий. Тэгэхээр тэр үед вакцин маань 100% хамгаалахгүй гэдэг маань юм тий. Тэр үед ганцхан удаа вакцины хийлгэсэн. За тэгээд 10 жилийн дараа нөгөө маань өвдөж чинь тийм үү. Хөнгө хэлбэрээр өвдөлт явагдаж болно. За дээрэс нь вакцин маань өөрөө 100% хамгаалахгүй насан туршийн дархлаа тогтоохгүй гэжсэн тий. Тэгэхээр нөгөө Улаанбаатарны өвчлөл маань вакцин маань өөрөө яадаг вэ гэхээр вакцин хийлгэсний дараа халдвар шарын эсрэг вакцин ч гэсэн мөн адил. Вакцин хийлгэсний дараа тухайн хүн маань 10-аас 15 жилийн хамгаалах нь тэр хүнийг. Тэгэхээр 15 жилийн дараа тухайн маань хичнээн 2 тунгаа хийлгэсэн ч гэсэн 15 жилийн дараа тухайн хүний маань дархлаа суларсан. Гаднаас нь ямар нэгэн вирус орж ирэх юм бол тэр хүн маань яг өвдөх боломжтой болчихж байна. Тэгэхээр манайх яаж ийм нөхөөр нөгөө гадаад юунаас урдаас манайх Улаанбаатарны вирус тээвэрлэгдэж орж ирсэн гэж үзэж байгаа шүү дээ. Тэр маань яасан гэхээр нөгөө вакциныхаа ганцхан тунгаа авсан ч юм уу 2 тунгаа авснаа мэдэхгүй тий. Тэгээд өвдснөө ч мэдэхгүй хүмүүс маань явж байгаа л яасан нууц үеийн хугацаанд манай улс тараацсан. Тэгэхээр нөгөөдөл маань хамгийн эхлээд хэн өвдсөн гэхээр нөгөө вакцинд ороогүй хүүхдүүд маань эхэлж өвдөд эхэлсэн тий. За тэрний дараа хэн байх вэ гэхээр нөгөө гэрт нь хүүхэд нь өвдсөн байхад ээж аав нь нөгөө 10-аас 15 жил болсон байна. Тэгэнгүүтээ нөгөө ээж аав маань яаж амьсгалын замын л халдварт юм чи яг тухайн өмнө гэртээ очиод ярихгүй юм гэж аахгүй. Амьсгалын замын халдварт маань яг 1 метрийн зайтай ямар нэгэн байдлаар тухайн өмнө ярьсан зүйл агаар цэслийн замаар дамжаад яг тухайн өмнө халдварлах боломжтой. Тэгэхээр энэ дээр маань иргэд маань юун дээр анхаарах вэ гэхээр гэртээ очиод өвдсөн хүн байх юм бол гараа сайтар угаах нь тий амаа зайлах нь. За дээрэс нь юу авах вэ гэхээр нөгөө өвдсөн хүнээ тусгаарладаг. За зайлшгүй шаардлагатай ямар ч вакцин хийлгээгүй ерөөсөө Улаанбаатараар өвдөөгүй ч гэдэг юм ийм хүмүүс ах юм бол амны хаалт гэдэг зүйлийг зөв хэрэглээрэй л гэдэг юм анхааруулж хэлэх хэрэгтэй.
За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв тархалтаажуулалт гэж юу вэ? За түүний ач холбогдлын талаар Баян зүрх дүүрэг эрүүл мэндийн төвийн халдвар судлаачийн Уянгаа эмч маань оролцож байгаамаа. Хэсэг хугацааны завсарлагын дараа уулзцаая. Эрүүл Монгол иргэний төлөөх тэл мэдцийн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв вакцинжуулалт буюу тархлаажуулалтын тухай өнөөдрийн маань нэвтрүүлэг үргэлжилж байна. За Уянгаа эмч ерөнхийдөө хэсэг хугацааны завсарлагын дараа нэвтрүүлэг маань үргэлжлэн явж байна. За өнөөдрийн маань нэвтрүүлэг бол шууд нэвтрүүлэг байгаа. За яг тархлаажуулалт, за илүүтэй товлол вакцинжуулалтын талаар иргэд маань бас яг завсарлагын дундаа мэдлээдгүй залгалаа л та. Тэгээ сая нэг ээж залгаж асуусан асуултыг би одоо тавья. Хүүхэд нь 2 нас сартай ханаа төрсөн. Тэгээ одоо 2 сартайгийнхаа вакцинжуулалтыг бас хийгдэж амжааг байгаа гэх тийм ээж холбогдлоо. Энэ одоо ээж маань яг яах вэ? Одоо дараа нь 3 сартаа бас дахиад вакцин байгаа шүү дээ. Энэ хоёрын хоорондох зай ямар байх ёстой юм болоо тий. Энэ талаар та. За дөрөв ярьсан тий 2 сартаа хүүхэд маань 5 цагийн вакцин хийлгэн. За тэгэхээр ханаа томон хүрсэн ямар нэгэн шалтгаанаар нөгөө эмчилгээ хийгдэж байгаа үед маань хүүхдийн маань вакцинжуулалт хойшлогддог. За тэр үед маань яг хөөхлөр эмчээс заавар зөвлөгөөгөө аваад эмчилгээгээ бичүүлээд одоо жишээл ханаа төрлөө гэхэд нэг 5-7 хоног юм уу 10 хоног тэр өмнө эмчилгээ хийлээ тий. За үүнийхээ дараа 2-3 хоногийн дараа тухайн хүүхэд маань вакцинжуулалтаа орон товлолтын вакцинжуулалтаа. За тэгтээ яг 2 сартаа биш хугацаацарч байна тий. 2 сарын өнөөдөр 4 сарын 28-нд нөгөө хүүхэд маань эмчилгээгээ хийлгээд дуусчлаа. Энэ тариагаа дуугаа дууссан тий. Өнөөдөр эмч үзэхэд тухайн хүүхэд маань ирүүл. За ийм байхаа бол тухайн хүүхэд маань 4 сарын 28-нд 2 сартаагийнхаа вакцин хийлгээ. За ингээд нөхөө хэлж байна. За үүний дараа хизээ хэлэх вэ гэхээр 5 сарын 28-нд буюу яг 30 хоногийн дараа дараагийнхаа туг авна. Тэгэхээр энэ маань дан ганц 2 сарын одоо тухайн хүүхэд маань 2 сарын бишээ 4 сарын 20-нд одоо 2 сар хүрлээ те 4 сарын 20-нд хийлгэж чадаагүй юм чинь нэг бүсэн 5 сарын 20-нд хийлгэж гэдэг юм уу? Эсвэл бол өөрөө нэг дур зоргоор хугацаа тодорхойлдог нэг хүмүүс байна да. Тэгэхээр тэгж хийхгүйгээр эмчилгээ хизээ хийгдээ дуусчих нэмчид үзүүлээд эмч ирүүл гэж үнэлсэн бол тухайн хүүхдээ өнөөдөр ирүүлгээд үнэлсэн бол 4 сарын 28-нд вакцин хийлгээд за сарын зайтай буюу 30 хоногийн дараа 5 сарын 28-нд 3 сартаагийнхаа вакцин хийлгэхэд тухайн хүүхэд минь хичнээн 4 сарын 20 төрсөн 5 сарын 20 3 сар хүрлээж гисэн яг вакцин хизээ хамгийн сүүлд хийлгэсэн бэ тэрнээс хойш 30 хоног гэж үздэг юм. Иргэд манаас энэ мэдээлэл илүү их бас ойлгомжтой санагдаж байгаа хэрэг гэж миний хувьд дүгнэж байна л да. За тэгээд яг энэ товлолт вакцин ингээ ярангууд бас ганцхан Монгол улсын иргэдэд бас хийгдэж байгаа бас зүйл биш ээ тий. Энэ бол бас гадаадад бас хийгддэг зүйл цар оронд ч гэсэн. За тэгмүүд гадаадад төрсэн хүүхдүүдтэй за гадаадад одоо яг төрж өсөөд одоо байж байгаад ирсэн хүүхдүүдэд маань ирээд бас ингээ вакцинжуулалт хамрагдах хэрэг байдаг юм уу? Хоёрт гэх юм бол за яг ямар вакцинжуулалт хийсэн гэдгийг бас бид тодорхойлох боломж өгд юм уу? Яг хэлийн чандад төрсэн хүүхдүүдэд одоо Монголдо ирсэн тохиолдолд дэгдэлт болж байгаа жишээлх нь бол Улаанбаатар тий тэрний вакцинжуулалтыг яаж хийх ёстой юм бэ? За тэгэхээр бол гадаадаас ирсэн иргэд маань хүүхдүүдэд ямар вакцинд яаж хийх вэ гэдэг юм байдаг. За энэ товлын вакцинжуулалтыг дан ганц манай Монгол улс хийдэггүй бусад бүх дэлхийн улс орнууд хийгддэг. За тэгтээ манай дээр хийгддэг ганц вакцин маань юу гэхээр нөгөө BCG-ийн вакцин буюу сүрээгийн вакцин. За сүрээгийн вакцин бол манай улсаас ер нь баг хийгддэг. Бусад орнуудад баг байдаггүй. Тэгэхээр яагаад гэхээр манай улс нөгөө сүрээгийн өвчлөлөөр номер 1 болж байгаа учраас энэ сүрээгийн эсрэг вакциныг ерөөсөө хасаж чадахгүй байгаа. Тэгэхээр ер нь бол гадаадаас ирж байгаа хүмүүс ихэнх нь бол юу гэдгийг сүрээгийн вакцин хийлгэх байдгийн. За А гепатитын вакцин гэж бас хийлгэх байдгийн. За ер нь бол яг ямар вакцинд орсон бэ? Аль вакциныг одоо хийлгэх вэ гэдгийг тухайн өрхийн эмнэлгээс за дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан эмчээсээ нөгөө гадаадд төрсэн гэрчлэлтэйгээ зурчаад энэ бүх мэдээллийг авч болно. За тухайн эмч маань өөрөө үзээд за энэ хүүхэд маань ийм вакцинд орсон юм байна. Одоо энийг хийлгэх гэдэг юм. Ийм төлөвлөгөө товлол гаргаж өгдөг байхгүй. Тэгэхээр гадаадаас ирсэн иргэд болон хамаатан садангууд гадаадаас ирж байгаа хүмүүс ах нь бол эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан эмч нартайгаа мөн өрхийн эрүүл мэндийн хамгийн ойр байгаа нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай тэр бүгдээс мэдээлэл аваад хүүхдээ вакцинжуулж болно. За
гадаадаас ирсэн хүүхдүүд маань энэ тавлын вакцинуудаа хийлгэх одоо 2-3 нас хүрсэн ч юм уу баг хүүхд орж ирлээ тий. За ийм хүүхэд байх юм бол энэ хүүхдүүд маань улаан бархны вакцинд яаж хамрагдах вэ гэхлээр тухайн нутаг орондоо ямар нэгэн вакцин хийлгээгүй хийлгсэн байх юм бол 30 хонцсон тохиолдол яг сайн дурын ахлаажуулалт буюу халдвар төвчөр судлалын үндэсний төвөнд ахлаажуулалтанд хандаж болно. За хэрвээ 0-2 нас буюу нөгөө товлын насан дээр байх юм бол тухайн яг амьдарч байгаа харьяа дүүргийнхаа хүрхээ эрүүл мэндийн төвд хандаж вакцинд орж байна. Одоо жишээлх юм бол 3 настай хүүхдээ гэж бодъё л да тий. Яг 3 настай хүүхд маань бол сүрээгийн бол вакцин бол хийгдэг байх нь шүү дээ. Төрсний дараа 24 цагт манай Монгол улсад хийдэг. Тэгэхээр 3 настай хүүхдэд жишээлх юм бол яг сүрээгийн вакцин хийгдэг болох уу? Тэр хэр үр дүнтэй байд юм бол яг эндээ манай иргэд маань их төөрөлдөд байгаа л да. За дээрэс нь А гепатит вакцин тий. Эдгээрийг бол нас цааглаад манай товлолд оролцсон байдаг. Гадаадаас ирж байгаа хүүхдүүд маань болохоор яг тэр насандаа бол хийгдээгүй өөр вакцинжуулт хийгдсэн. Биднээс яг хийгддэггүй бас вакцинжуултуудыг бас илүүтэй хийцэн байгаа тохиолдол ажиглагдаад байгаа тий. Тэгэхээр яг эдгээр хүүхдүүдэд бас яах вэ? Жишээлх юм бол 24 цагийн дотор хийдэг вакциныг л 3 настайд хийж болох уу тий? За тэгэхээр бол ингэдгийн 24 цагийн дотор хийгддэг вакцины 3 настай хүүхдэд хийж болно. За тэгэхээр энэ дотор юу яж болох вэ гэхээр эхлээ БЦЖ-ийн вакцин, сүрээгийн вакцин. За сүрээгийн вакцин хийхээс өмнө тухайн хүүхдэд сорил тавьдаг. Халдвар аваагүй энэ хүүхд халдвар аваагүй авсан үгүй гэдгийг эрсдлийн үзэсгэнд бол эхлээ сорил тавьж үзэн. За сорилынх нь нөгөө нэг хэмжээнээс нь хамаарат за энэ хүүхд одоо сүрээгийн сорилын сүрээгийн шинж тэмдэг илрээгүй байна. Нууц уян хугацаанд илрээгүй халдвар аваагүй байна гэж үзэх юм бол тухайн хүүхдэд вакцин хийн. Хэрвээ нөгөө сорилт маань эрэг гараад ирлээ те тухайн хүүхд нь халдвар авсан байх боломжтой юм байна гэдээ гараад ирэх юм бол тухайн хүүхдэд сүрээгийн вакцины шаардлага болчихж байгаа. За энэ дээр халдвар цаг эсрэг вакцины нэгдэх тун 24 цагийн дотор хийдэг те. За энэ вакцин маань ялгах гэхээр 0-5 насны товлоос хоцорсон хүүхдийг 0-5 насны хүүхдийг нөхөж хийж болно гэдэг 5 хүртэл нөхөж хийж болно. Тэгэхээр тухайн хүүхд нь халдвар цаг эсрэг вакцин хийж болно. За 5-ын вакциныг болохоор 1 хүртэл хүүхдийг хийж болно. Одоо товлын 2-3-4 сартай байдаг вакцин ерөөсөө хийлгэх байх нь тийм. Тэгэхээр энэ хүүхд маань 3 нас хүрсэн учраас энэ хүүхдэд бол одоо сүрээгийн сорил тавьж үзэж вакцин хийх нь дээрээс нь халдвар цаг эсрэг вакцин хийх нь 5-ын вакциныг бол хийхгүй нэ. За тэгээд гадаадаас ирж байгаа хүүхдүүд монголчлоо юу гэдэг вэ гэхээр манай Монгол улс л засгийн газрын тогтоолоор яг товлын вакцинжуулалтаа гэдэг засгийн газар мөнгөний дагаад дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас энэ бүх вакцинууд үн өртөгтэй оруулж ирдэг. Манай ээж аав нар яадаг вэ гэхээр вакцин, биобэлтгэл, лем ямар нэг юм орж ирэл үнгүүгээл сонсчих юм бол яадаг вэ? Нөгөө тусламжаар ирдэг туршилт хийх чинь гэсэн айгүй өрөсгөл бодолтой байдаг тийм. Тэгэхээр энэ бүх вакцин маань өөрөө тодорхой хэмжээний мөнгөтэй гэдэг. Тэгээд гадаад улсад бол миний хүүхдийг вакцинжуулалтанд хамруулад өгөөч, халдвар төвчнөөс хамгаалаад өгөөч гэж гуйж ирж вакцин хийлгдэг байхгүй. Гэтэл манайхан болохоор эсэргээр яадаг вэ гэхээр ээж аав нар маань хийгээл хийж байвал байд гэсэн байдалтай тий. Тэгэхдээ энэний талаар ерөөсөн мэдээлэл авдаггүй учраас тийм байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн гол мэдээлэл өрхийн эмнэлгээс хамгийн сайн аваач л гэж хэлмээр байна. За тэгээд ээж аав нар маань ерөөсөө хүүхдийн вакцинжуулалтанд төлөө явдаггүй. Хин явдаг вэ гэхээр нөгөө нэг эмчнэр сурлагч нар та хүүхдээ халдвар төвчнөөс хамгаалахын тулд вакцинд орооч гэж араас нь гуйгаад идэг. Тэгэхээр одоо ээж аав нар маань энэ талаар мэдээлэл зөв аваад хүүхдээ хамгаалахын тулд эрүүл өсгөхийн тулд товлын дархлаажуулалтаа өөрсдөө сайн дураар очиж хийлгэж хэл гэдэг нэг хэлмээр байна. За тэгэхээр манай дээр хийгдэж байгаа вакцинжуулалтын вакцин мөр өөрөө тодорхой хэмжээний мөнгөтэй байдаг. За манай дээр хийгдэж байгаа хамгийн үнэтэй вакцин гэхэд л А гепатит эсрэг вакцин гэдэг. Энэ нь болохоор нөгөө 28 сая төгрөг тий. За тэгээд бусад вакцинууд маань бол тэрнээс доош. За гэтэл бусад улс орн, гадаад улс орнд ямар гэдэг вэ гэхээр доллараар л яригдэн шүү дээ мэдээж тий. Тэгэхээр л ийм байдаг байхгүй. Тэгэхээр манай ээж аав нар маань энийг зөвөр ойлгоод хүүхдэд халдвар төвчнөөс хамгаалахын тулд вакцинд идэвхтэй хамруулаач л гэдэг юм. Яг наад жишээ чинь бас өмнө яг интернетээр холбогдчихсэн ээжтэй бас гарч ирсэн л та. Яг энэний талаар мэдээлэл маш хомос байгаа. За дээрээс нь жишээлх юм бол яг Европт бол нэг вакциныг хамгийн багадаа 50 еврогоор хийгдэж эхэлдэг. За тэгээд дээшээ ингээ 280 евро хүртэл явдаг гэж байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө вакцинжуулалт нь манай дээр үн төлбөргүй эсвэл маш
өртөг баг үнэтэй явж байдаг. За жишээлбэл одоо би сая гепатитыг ярьсан те 28 гээд бидний нөгөө сайн одоо энэ улаан морхны дэгдэлт болоод байна. Иргэд өөрсдөө хамгаалах, үр хүүхдээ хамгаалахын тулд сайн дурын дархлаажуулалт гэдэг хэл хичээл бас л хэлэхгүй тий. Тэгэхээр энэ маань өөрөө 10,000 төгрөгийн үнэтэй. Гэтэл ээж аавууд маань яг мөнгөөр хийлэг гэхлээр бас хэлэхгүй. Гэтэ үнгүй гэдэг гэхлээр хэлэхгүй. Тэгэхээр иргэд маань нөгөө энэний талаар мэдээлэл аяга хомс идэг юм шиг байгаа. Тэгэхээр одоо энэ маань өөрөө юм өртөгтэй шүү. Хүүхдээ чи ингэж хамгаалдаг шүү гэдгээл сайн ойлгочвол одоо вакцинжуулалтанд одоо идэвхтэй хамрагдаач л гэдгийг л хам их уриалмаар хэлмээр байна. За ингээд товлолт вакцины талаар ингээд ерөнхийдөө энэ удаагийн яриагаа өндөрлөе гэж бодож байна л да. Яг дархлаажуулалтын тухай хуулийг бас иргэд маань одоо авахыг хүсэх юм бол ямар хууль тогтоомж байд юм болоо те. Энэ талаар таас мэдээлэл олгож өгөөрэй. За үүний дараа нь сайн дурын вакцинжуулалт гэдэг. За сайн дурын вакцинжуулалтын талаас мэдээлэл өгнө үү та ямар вакцинжуулалт байд юм бол за энэ нь л төлбөртэй хийгддэг юм уу хаана хийгддэг юм бол те энэ талаар. За тэгэхээр сайн дурын дархлаажуулалтанд бол одоо энэ тавлаар хийгдэт байгаа вакцин. За дээрээс нь давхар судлалын залтаар хийгдэт байгаа вакцинууд болнод таргуун давхал, хачигт, менингит гэмтрийн томоогийн энэ вакцинууд сайн дураар хийгдэг юм. За томоогийн вакцинж бол улирлын чанартай учраас яг 9 сараас юм уу 10 сараас эхлээд нөгөө халдвар төвчл судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтанд дээр хийгдэг юм. За эндхийн хамрууд тэгэхээр 2-оос дээш насны бүх иргэд яг сайн дурын дархлаажуулалтанд хамрагдаж болно. За өнгөрсөн жил манай дээр томоогийн вакцин маань 15 мянган үнэтэй хийгдчихсэн сайн дураар. Тэгэхээр иргэд маань 10 сар болоод бол хүүтний илрэл болоод ирэнгүүт өөр хүүхдээ өөрсдөө хамгаалахын тулд энэ томоогийн дархлаажуулалт гэдэг бас хамрагдаач. За дээрээс нь амьсгалын замын халдвар төвчин маань өөрөө яг амьсгалын замаар ороод иргэд хамгийн гол хүндрэл маань юу гэдэг вэ? Уушгины хатгалгаатай хүүхдүүд. Тэгэхээр энээс хамгаалахын тулд бас нөгөө амьсгалын замын маш олон халдварууд жишээл хамгийн ойрхон нарийн бол бас Улаанмархан байна тий. Улаанмархан маань эргээд бааж яаж ийм гэхэлэр нөгөө хүндрэл нь уушгины хатгалгаа гэдгээр хүндэрж байна тий. Тэгэхээр энэ бүгдээс хамгаалахын тулд вакцин гэдэг зүйлийг хийлгээч л гэдэг юм. За дээрэс нь менингит Улаанмархандаа бас гарцуушгүй өндөр эрсдэлтэй халдварын зэрэг өндөртэй тийм өвчин. За тэгээ бас эргээгээд менингит маань яадаг вэ гэхээр бас л өхөлт хүрэгдэг өвчин тий. Тэгэхээр энэс хамгаалахын бол бас хүүхдэд хамгаалахын бол сайн дурын дархлаажуулалтын дээр энэ вакцин бас хийдэг. Ер нь бол миний яриад байгаа товлын вакцинжуулалт энэ Монгол улсад хийгдэж байгаа ер нь бүхэл вакцинжуулалтыг халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын сайн дурын дархлаажуулалтын дээр төлбөртэйгээр буюу сайн дураараа мөнгөө төлөөд иргэн та хаана хүссэн ямар ч вакцин хийлгэж болно. Өөрийгөө сэргийлэх юм бол өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд халдвар төвчнөөс хамгаалахын тулд энэ бүх вакцинжуулалтанд хамрагдах боломжтой. За баярлалаа. Ерөнхийдөө нэвтрүүлгийн маань цаг өндөрлөг төгсөж байна. Өнөөдрийн маань нэвтрүүлгийн сэдэв дархлаажуулалт гэж юу вэ? За вакцинжуулалт гэж юу вэ? За түүний ач холбогдлын талаар өнөөдрийн маань нэвтрүүлэгт Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн халдвар судлаачийн Уянган аж маань олцлоо. Нэвтрүүлгийн төгсгөл сүүлийн минутыг бид нар эмчтэй өгдөг байгаа. Та яг өнөөдрийн сэдэвтэй холбогдлолтой зөвлөгөөгөө өгөөд нэвтрүүлэг маань өндөрлөх болно. За тэгээд иргэдтэй хандаж хэлэхэд ерөнхийдөө бол бид нар юу халдвар төвчнөөс хамгаалах хамгийн гол зэвсэг маань юу гэхээр дархлаажуулалт гэдгийг л бүр ой танд ортол ойлгооч л гэдгийг хэлмээр байна. За энэний зөв мэдээллийг хинээс авах вэ гэхээр өрхөн эрүүл мэндийн төвийн эмч зөвлөгч нар дээрээс нь эрүүл мэндийн төвийнхаа эмчнараас аваач битгий хин нэгний нөгөө амд амьдсан яриагаар хүүхдийнхаа дархлаажуулалтыг хоцроогооч л гэдэг юм хэлмээр байна. За тэгээд вакцинжуулалтанд орохдоо заавал эхлээд эмчтэй үзүүлж вакцинаа хийлгээрэй гэдгийг хэлсэн. За баярлалаа. Өнөөдрийн маань нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Эрүүл Монгол иргэний төлөөх тэл мэдсийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй баярлалаа.